Заримдаа баримт боловсруулж байхад жагсаалд үүсгэх шаардлага гардаг. Баримттай ажиллах явцад тоочсон, ангилсан утгатай текстийг жагсаан бичих нь уншигчдад ойлгомжтой байдаг. Word 2010 программыг ашиглан 3 төрлийн жагсаалт үүсгэх боломжтой. Дугаарлах жагсаалт, тусгай тэмдэгтээр эхлүүлэх жагсаалт болон дэд жагсаалт гэж ангилдаг. Дэд жагсаалт гэдэг нь жагсаалт дотор дахин жагсаалт үүсгэх хэлдэг. Эдгээр жагсаалтуудыг үүсгэх командыг параграф бүлгээс сонгоно. Эхлээд тусгай тэмдэгтээр эхлүүлэх жагсаалт хийцгээе. Хамгийн ихний текстийг тусгай тэмдэгтээ жагсаалтанд оруулъя. Параграф бүлэг рүү ороод тэмдэгнүүдээс нэгийг нь сонгоцгоё. Хэлбэрийг сонгох тохиолдолд тухайн хэрэглүүрт харгалзах сум дээр дарахад нээгдэх талбараас сонголтыг хийн. Хэрвээ хэлбэр таалагдахгүй бол команд өгсөн товчон дээр дахиад нэг дарахад жагсаалт алгуулна. Энэ жагсаалтын тэмдгийн хэлбэрийг солилцгоё. Хэрвээ тэмдэгнүүд таалагдахгүй байвал тохиргоо хийж шин тэмдэг оруулах боломжтой. Тэхийн тулд bullet list-ийг нээгээд define new bullet гэснийг сонгоно. Зураг сонгоод түүнийг тэмдэг болгож болно. Фонт сонгоод тэмдэгэнд фонт оруулж болно. Тэмдгийн өнгийг нь сонгоод bold эсвэл italic фонт руу тохируулж болно. Эсвэл цоошин тэмдэг сонгож болдог. Одоо bullet settings-ийн тохиргоо руу буцаад оръё. Тэгээд тэмдгийн өнгийг сонгоё. Улаан өнгийг сонгоё. Одоо сонгосон үгнүүдийн урд байгаа тэмдэг буюу bullet маань улаан өнгөтэй болсон байгааг харж байна. Numbered list буюу жагсаалтаа дугаарлах бол үндсэн дугаарлалтанд тохиргоог хийж болдог. Эсвэл уг тохиргоог өөрчилж болно. A, B, C, D гэх мэтлэн үсгээр дугаарлуулж болно. Эсвэл ROM тоогоор өөрчилж болно. Хэрвээ дугаарлсан жагсаалтыг цуслах бол numbered list хяналтын товчлуур дээр дахиж дарна. Жагсаалтын дотор дахин жагсаалт хийх үүсгэхийг дэд жагсаалт гэдэг. Энэ команд маань бага зэрэг ажиллагаатай. Энэ жагсаалтыг үүсгэхийн тулд multi-level list командын хэрэглүүрийн сум дээр дарахад нээгдэх талбараас үндсэн ба дэд жагсаалт үүсгэх загварыг сонгоно. Товчлуур дээр дарна. Энэ дотор байгаа сонголтуудыг сайн ажиглаарай. Жагсаалтыг тоо, үсэг тэмдгээр эхлүүлж болдог. Дараагийн хичээл дээр дугаарлсан дэд жагсаалт үүсгэх талаар дэлгэрэнгүй заах болно. Одоо сонгосон текстийг харахад 1, 2, 3, 4 гэж дугаарлсан байна. Харин би хулганы загвар 2 дахь мөрний хамгийн ихэнд байрлуулад tab товч дээр дарахад энэ мөрөн доторх дугаарлалт маань өөрчлөгдөөд 1-1 гэсэн дугаарлалтай боллоо. Дараагийн мөрүүдээр бас tab товчлуурыг дараад үзье. Дэд жагсаалтаас дугаарлалтыг арилгах бол multi-level командын хэрэглүүрийн сум дээр дарахад нээгдэх талбараас none гэсэн сонголт дээр дарахад дугаарлалт арилна. Гэхдээ tab командыг өгсөн мөрүүд өөрчлөгдөөгүй байгааг харж байгаа байх юм. Хэрвээ жагсаалт үүсгэх юм уу, текстээ хараахан бичээгүй байгаа бол яах вэ? Жагсаалт үүсгэх командыг текст оруулахаас өмнө тохируулж болдог хоосон засан дээр хийж үзцгээе. Тэмдэгтээ жагсаалт хийж үзье. Мөрийн хамгийн эхэнд од тэмдгийг бичнэ. Од тэмдгийг бичээд space товч дээр дармагц тэмдэгтээ жагсаалт руу автоматар хувирна. Энэ бол autocorrect буюу автоматар засч хувиргадаг команд байгаа юм. Энэ тохиргоог цуцалж болдог. Гэхдээ энэ тохиргоо маань жагсаалт үүсгэхэд цаг хэмнэх юм. Одоо авах зүйлсийн жагсаалтыг гаргая. Жагсаалтаа бичгээд enter товч дээр дарахад хангалттай. Одоо дугаарлсан жагсаалт үүсгэе. 1 гэж бичээд цэг тавиад space товчлуур дээр дармагц автоматар дугаарлах жагсаалт команд эдвэгчүүлдэг. Эсвэл 1-ийн тоо бичээд хаалтын тэмдэг тавиад space товчлуур дээр дарахад автоматар дугаарлах жагсаалт үүсгэх команд эдвэгчдэг. Заавар бичих гэж байгаа бол энэ жагсаалтыг ашиглана. Жагсаалт үүсгэхгүй энгийн текст бичгээд түүний доор дахиад жагсаалт үүсгэх гэж байгаа бол өмнө нь хэрэглэсэн аргуудаа дахиад хэрэглэнэ. Одоо дэд жагсаалт үүсгэе. Эхлээд үндсэн жагсаалт үүсгэх нь үндсэн жагсаалтын тухай элементийн текстийг оруулсны дараа дэд жагсаалтын текстийг оруулахдаа enter товчлуур дээр дараа нь tab товчлуур дээр дарна. Tab товчлуур дээр дарснаар дэд жагсаалт бий болно. Дэд жагсаалтын элементүүдийн текстийг оруулж үндсэн жагсаалтаас оруулах тохиолдолд Shift Tab товчлуур дээр зэрэг дарна. Энэ командыг PowerPoint програм дээр дэд жагсаалт үүсгэх үед ашигладаг. Шинээр жагсаалт бий болгох эсвэл бэлэн текстийг жагсаалт болгох үед Home tab-ын paragraph бүлгээс numbering bullets командын хэрэглүүрүүдийн аль шаардлагатай дээр нь дарахад л хангалттай юм а.